Сайн байцгаана уу хүүхдүүдээ. Өнөөдрийн Монгол Ёс хүмүүжлийн хичээл эхлэхэд бэлэн боллоо. Бүгдээрээ номоо гаргаад, дэвтрээ гаргаад, дэвтэртээ онсараа бичээрэй. За хичээл эхлэхийн өмнө багш нь та нараар нэг онцгой таалгая. Ямагт тусалдаг. Үргэлж нэгнэ гэсэн сэтгэлтэй миний нууцыг хадгалдаг тэр хүн хинбэ? Сайн бодорой хүүхдүүдээ. Энэ онцгойны хариулт нь 4 үсэгтэй юм байна. Хэн байж болох вэ? Онцгой таасан байх гэж итгэж байна. Онцгойны хариулт нь найз. Тэгвэл өнөөдөр бүгдээрээ ямар сэдвтэй хичээл үзэх гэж байгаа юм бэ? Таамагласан уу? Анд нөхдөө таних, тэгс сэтгэлээр нөхөрлөх найз гэж хинбэ? Гарчгаа бичээрэй. Одоо багш нь та нартаа нэг их уншиж өгье. Ганцаардмал заан. Ганцаардмал заан ойгоор найз хайж явв. Тэр сармагчин дээр очиод "Чи миний найз болох уу?" гэв. Сармагчин чи над шиг модон зүгдэж явж чадахгүй. Хитрхи том би чамтай найзлахгүй гэв. Заан цааш явж туулаараа очиод "Хоёулаа найзлах уу?" гэж асуув. Туулаа "Чи миний өрөнд орж чадахгүй том юм уу? Чамайг найзаа болгож чадахгүй нэ" гэв. Гэтэл нэг өдөр бар ойн амьтад руу дайрж бүгд дайж сандран гуйлдэв. Заан амьтдыг хамгаалахаар бар дээр очиод "Миний найзыг 50 орхио. Тэднийг бүү айлга" гэж хэлв. Харин бар зааны үгийг тоолгүй ашигласаар байсан тул заан барыг айлган хөөжээ. Ойн амьтад баярлаж бүгд нэгэн зэрэг "Заан минь бидний найз болооч" гэж гуйв. За одоо бүгдээрээ энэ ихээс юу ойлгосон талаараа эргцүүлж бодоорой. Чинийхээр найз гэж хинбэ? Дэвтэртээ асуултаа бичээд өөрийн бодлоор хариулаарай. Найзад байх хамгийн чухал шинжүүдийг өөрийн бодлоор бичээрэй. Хэдэн ч шинж бичиж болно шүү. Одоо багш нь та нартаа сайн найзад байх 10 шинжийг харуулъя. Чамд энэ зан бүгдээрээ байдгүй эсвэл зарим нь байдгүй гэдгийг хүснэгтний артлын мөрөнд нэмэх хасах тэмдэг тавин тэмдэглээрэй. 1. Найзынхаа амжилтаар бахархдаг. 2. Сэтгэл санаагаар үргэлж дэмждэг. 3. Үргэлж хүндэлдэг. 4. Зөв тус хүргэхийг зорддог. 5. Хамтдаа ярилцахдаа дуртай байдаг. 6. Чамд үргэлж итгэдэг. 7. Найздаа үргэлж үнэнч байдаг. 8. Уучлалт гуйж уучлж чаддаг. 9. Алдааг нь зөвөр ойлгуулж ухааруулдаг. 10. Нууц хадгалж чаддаг. Эдгээр 10 зан чанарыг өөртөө бүрдүүлж чадсан бол чи үнэхээр гайхалтай сайн найз юм байна. Хүүхдүүдээ дараагийн хичээлээр уулзтлаа. Түр баяртай.